Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайны ээлжит одоо шийдвэрүүдэд зарлж байна. За түүний хувьд Европын холбооноос оруулж байгаа спиртэн бүтээгдэхүүнүүдэд 200% татвар ногдуулна гэсэн ийм сүрдүүлгийг хийсэн байна. За энэ шийдвэрийг гарах болсон шалтгаан нь бол Европын холбооны орнуудаас гам болон хөнгөн цагаанд Америкийн нэгдсэн улс бол 25% татвар ногдуулсан. За үүний дараагаас эхлээд Европын орнууд бол 50% татварыг Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн виски, бурбон дарсанд бол ногдуулах шийдвэр гаргасан. Тийм учраас бол үүний хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ийм одоо сүрдүүлгийн алхам хийх болсон гэдгээ зарлаж байна. За энэ одоо Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэ шийдвэр бол ихээхэн нөлөөлөл үзүүлэхээр байна. За яагаад вэ гэх юм бол Америкийн нэгдсэн улсад энэ спиртэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүсийн хувьд бол Европын холбоо их чухал зах зээл. Тэгэхээр энэ чухал зах зээлтэй холбоотой ийм шийдвэр гаргасан явдал нь цаашдаа хортой нөлөөлөл учруулж болцсошгүй гэж үзэж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын нэрмэл спиртийн зөвлөл гэж байгууллага ажилладаг. За энэ байгууллагын мэдээлснээр бол 2023 онд Америкийн нэгдсэн улсын спиртэн бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум $, байсан. За Америкийн нэгдсэн улсаас үйлдвэрлэж одоо экспортлсон вискиний импортын хэмжээ 1.4 тэрбум $-т хүрч байсан юм бас бизнесийн чухал ийм салбар юм байна. За энэ одоо мэдээллийг бол хийх болсон шалтгаан Дональд Трамп Wall Street сэтгүүл бол Европыг одоо холбоог шүүмжилсэн ийм постыг оруулсан. За тэндээ бол битгий бид бүгд бол ялах болон тарифтай холбоотой мөнгө Америкийн нэгдсэн улс руу одоо урсаж орж ирнэ. За тэгээ дээрэс нь бол энэ одоо постоо хийхдээ өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Франклин Рузвельтийн хэлсэн үгийг бол иш татсан. За айх ёстой зүйл бол таны цорын ганц айх ёстой зүйл бол айдас өөрөө юм гэсэн ийм пост хийсэн. За үүнийхээ дараа бол 13 минутын дараа дахин одоо пост оруулсан. Үүндээ бол Америкийн нэгдсэн улсад чөлөөт худалдаа байхгүй, харин тэнэг худалдаа гэж биднийг бол бүх дэлхий шулж мүлжиж байна гэсэн ийм утга агуулга бүхий мэдээллүүдийг бол хийж байгаа. Цаашдаа ч гэсэн бол худалдааны дай улам сунжрах, за үүн дотроо бол маш олон орнуудыг бол хамрах одоо төлөвтэй байна. За энэ удаагийн Дональд Трампын засаг захиргааны хувьд өмнөх засаг захиргаантай ялгаатай нь бол худалдааны энэхүү тарифын бодлогыг гадаад бодлогын хэрэгсэл болгон ашиглахдаа маш өргөн хүрээг бол хамрах төлөвтэй байна. За нийтдээ бол 106 улсад бол ямар нэгэн байдлаар тарифын нөлөөлөл үзүүлж магадгүй гэсэн ийм таамаглалыг бол судлаачид хийж байгаа. За яагаад вэ гэх юм бол эдгээр 106 улстай Америкийн нэгдсэн улс ямар нэгэн байдлаар худалдааны алдагдaltaй байгаа учраас худалдааны алдагдлаа тэнцвүүлэх, за мөн нөгөөтэйгөр Америкийн нэгдсэн улсын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тарифын бодлогыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. За мөн мэдээж их хэрэг бол Дональд Трампын хувьд тодорхой гадаад бодлогын зорилтуудад хүрэхийн тулд тухайн одоо тарифын арга хэрэгслийг өөрийн бодлогын хэрэгсэл болгож ашиглах ийм хандлагатай байгаа учраас бол өргөн хэрэг хэмжээнд импортын тарифын бодлогыг бол хэрэгжүүлэх төлөв энэ удаагийн засаг захиргаанд ажиглагдаж байгаамаа.